That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараагаар нацист Германы зарим удирдагчид Нюрнбергийн шүүх хурлаар орон шүүгдэж, цаазын болон хорих ял авцгааж, мөн зарим нь амиа хорлох замаар өөрсдийн амьдралыг төгсгөл болгосон бол үлдсэн хэсэг нь бүр ор мөргүй алга болцгоосон байдаг. Харин тэдгээр хүмүүсийн ар гэр, ялангуяа хүүхдүүдийнх нь хувь тавилан хэрхэн үргэлжилсэнийг олон нийт төдийлөн мэддэггүй. Хэдийгээр тэд гин буруугүй ч гэлээ эцэг эхийнхэн үйлдэлийн хариуцлагыг нийгмийн зүгээс сэтгэл зүй, ёс суртахууны байдлаар үүрэх болсон харамсалтай. Тэдний зарим нь нацист түүхээсээ ичиж, өөрсдийн нэрийг солиж, өнгөрснөөсөө зүхтэн амьдарцгаасан бол нөгөө хэсэг нь эцгийнхээ үйл хэргийг хамгаалан хожимын неонацист үзэл сурталын хамгаалагчид болсон байдаг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар нацист Германы удирдагчдын хүүхдүүдийн хувь тавилан, тэдний сонгосон зам, тэдэнд тулгарсан дарамт зөрчил, үзэл санааны хуваагдлуудын талаар ярих болно. Тэгэхээр гол сэдвтээ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болбол Авторганд хандаарай. Өнөөдрийн дугаараар ярих хамгийн ихний хүн бол Гудрун Химмлер. Тэрээр нацист Германы СС-ийн дарга Хайнрих Химмлерийн охин бөгөөд 1929 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Мюнхенд төржээ. Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 88 наснда таалал төгссөн бөгөөд эцгийнхэн нацист буюу үндэсний социалист үзэл санааг насан туршдаа хамгаалж, нацист үзэл санааг үргэлж өмөрч, түүний төлөө няцшгүй зүтгэсээр нэгэн насаа барсан юм. Гудрууны хувьд хүүхэд байхаасаа эхлээд эцэгтэйгээ маш ойр харилцаатай байсан бөгөөд түүнийг өхөөрдөн Пуппи хэмээн дууддаг байж, тэрээр эцэгтэйгээ хамт нацист Германы олон арга хэмжээнүүдэд оролцож 12 настайдаа анх удаа хорих лагерт хүртэл очсон байдаг. Тэрээр хожим өдрийн тэмдэглэл дээр хорих лагерт очсон айлчлалын талаар би бүхнийг үзэж харлаа, надад сайхан байсан хэмээн бичсэн байдаг. Түүний эцэг Химмлерийн хувьд Хитлерийг нас барсны дараа өөр нэр ашиглан Германы нутгаар зүхтэж байгаад 1945 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Британий цэргүүдэд баривчлагджээ. Удалгүй түүний хэн болох нь нэгэнт тодорхой болсон бөгөөд Химмлер 5 дугаар сарын 23-ны өдөр Британи цэргүүдийн гарт байхдаа нууцаар биедээ тэ явж байсан цианидын хорыг амандаа хийн хазаж амиа хорлсон юм. Түүнийг аврах гэж эмчнэр чадлаараа зүтгэсэн боловч 15 минутын дараа тэрээр бүр мөсөн хорвоог орхив. Харин түүний үхлийн дараа охин Гудрун нь ихийнхэн хамтаар Америк цэргүүдэд баригдаж, Итали, Франц болон Германы нутгуудад байрлах олон хорих ангиудыг дамжин явжээ. Улмаар тэд Нюрнбергийн шүүх хуралд гэрчээр орцгоож 1946 оны 11-р сард судлагдсан юм. Гудрун эцгийнхээ үхлийг амиа хорлолт бус, харин Британий цэргүүдийн гарт алагдсан гэж тэрээр үздэг байж, Гудрун дайны дараа өөрийн эцгийн үзэл сурталын төлөө бат зогсож, хуучин СС-ийн гишүүдийг дэмжих чимээгүй тусламж хэмээх байгууллагад идэвхтэй үйл ажиллагаанд нь оролцдог байв. Улмаар тэрээр 1961-с 1963 оны хооронд Баруун Германы тагнуулын байгууллагад жинхэнэ нэрээрээ бус хуурамч нэр ашиглан нарийн бичгийн дараагаар ажилладаг байж, учир нь жинхэнэ нэрээ ашиглавал домогт нацистийн хүүхдийг ажилд авахгүй нь мэдээж байлаа. Гэвч түүний нэр 1963 онд ил болсноор тэрээр ажлаасаа халагджээ. Тэрээр ажлаасаа халагдсныхан дараагаар эцгийнх нь нэр хүндийг сэргээх гэж олон жил зүтгэсэн боловч Германы нийгэм, Германы улс төр түүний зүтгэлийг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Эцгийг нь Герман төдийгүй хүн төрлөختний дайсан хэмээн үзэж байлаа. Ийхүү нэг насаа эцгийнхэн үзэл санааг хамгаалахын төлөө зориулсан Гудрун 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Мюнхен хотод таалал төгсжээ. Түүний нацизмын төлөө тууштай зүтгэсэн амьдралыг хараад Германд түүнийг олон хүмүүс нацист гүнж хэмээн нэрлэдэг байж. Тэгвэл дараагийн хүн бол Адольф Хитлерийн хувийн нарийн бичгийн дарга Мартин Борманы ууган хүү Мартин Адольф Борман Жуниор юм. Тэрээр бага насндаа бяцхан хунтааж хэмээн дуудуулдаг байсан бөгөөд Хитлерийн өөрийн гараар загалмайлуулсан анхны хүүхэд нь байв. Түүний эцэг Мартин Борман Германы хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн нууцлаг нацист удирдагчдын нэг байсан бөгөөд түүний үхлийн талаар маш олон таамаг байдаг ч албан
сар бол түүнийг 1945 оны 5 дугаар сарын 2-ны өдөр буюу Хитлерийг амиа хорлосны дараагаар Берлинээс зүгтах оролдлого хийж байх үеэрээ алагдсан хэмээн үздэг. Харин түүний хүү Мартин Адольф Борман Жуниорын хувьд тэрээр дайны дараа Австрийн хөдөө нутагт хуурамч нэрээр амьдарч байгаад тентгийн христийн шашинд гэр бүлд халамжлуулсан нь түүний амьдралд хожим гүнзгий нөлөө үзүүлжээ. 1947 онд тэрээр католик шашинд орж 1958 онд Сан Мартин болов. Мөн 1961 онд тэрээр одоогийн ардчилсан Конго улсад шашны номлогчоор эвгээгдсэн ч тэнд дэгдсэн иргэний дайны улмаас 1964 онд иргэн иржээ. Улмаар 1969 онд тэрээр авт тосолд орж түүнийг нэгэн совилогч удаан хугацаанд асарсан бөгөөд тэрээр уг совилогчтойгоо хайр сэтгэлийн холбоотой болсноор 1971 онд хурмаа хийжээ. Үүний дараа Борман шашны үүргээсээ чөлөөлөгдөж Герман дахь католик их сургуулиудад шашин болон философи, герман хэлний багшаар ажиллаж эхэлсэн юм. Тэрээр 1992 онд тэтгэвртэй гарав. Борманы хувьд эцгийнхээ үйл хэргийг олон нийтэд ив тод шүүмжилж, нацист дэглэмийн гэмт хэргийн талаар эвтгэл тавьж, Герман болон Австрийн сургуулиудад лекц уншдаг байв. Тэрээр Израильд хэд хэдэн удаа зочилж, Холокостын амьд үлдгэсэдтэй уулзаж, нацистуудын хохирогчдын хүүхдүүдийг дэмжих санд идэвхтэй оролцсон ажилладаг байв. Мөн түүнтэй холбоотой нэгэн хачирхалтай хэрэг гарсан нь 2010 онд Австрийн католик дотор байрны нэгэн сурагч Борманыг 1960-ад онд багшилж байх үедээ өөрийг нь хүчирхийлсэн хэмээн буруутгасан байдаг. Борман тухайн үед аль хэдийн сэтгцийн өвчтөй болоод байсан тул уг хэрэгт хариу өгөөгүй бөгөөд хэдийгээр шүүхийн шийдвэр гараагүй боловч тэрээр нөхөн төлбөр олгосон юм. Борман нэг насаараа эцгийнхээ харгислыг ард түмэнд таниулах эвтгэл уншиж, эцгийнхээ үйл хэргийг жигшин зэвүүцэж, христний шашинд зүтгэсний эцэст 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Германы Хердек хотод 82 наснда нь таалал төгссөн байна. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага болох Домч Бор брэндээ танилцуулж байна. За тэгэхээр Домч Борын маань 5 тансаг хунчирт зэрэг цувралуудын нэг шин цуврал болох хуш модны самартай бүтээгдэхүүн худалдаанд бол гараад байгаа. За энэхүү шин төрөл маань Монгол орны ойгоос өндөр сортын самрыг шилж сонгон орчин үеийн шинжлэх ухааны ололтыг уламжлалт ангаах ухаантай хослуулсан гайхамшигтай бүтээгдэхүүн юм а. Та бүхэн тансаг зөөлөн амттай энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ нэг удаадаа 50 мл буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг уриадж байна. Дараагийн домогт нацистийн хүү бол Хитлерийн хувийн хуульч, эзлэгдсэн Польшийн нутгийг захирагч байсан Ханс Франкийн хүү Никлас Франк юм. Тэрээр мөн нэг насаараа эцгийнхэн гэмт хэргийг ив тодоор шүүмжилж, Германы ард түмнийг өнгөрсөн түүхтэйгэн зоригтой нүүр тулахыг уриадсан хүчтэй дуу хоолойнуудын нэг байв. Түүний эцэг Никлас Франк 1945 онд баривчлагдаж Нюрнбергийн шүүх хурлаар орж хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүний эрх зөрчсөн гэх мэтээр гэмт хэрэгт буруутгагдаж эцэст нь өөрөө ч гэм бурууга хүлээн уучлалт гуйсан юм. Гэвч түүний уучлалтын хариу үхэл байсан бөгөөд 1946 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүүжлүүлэн цаазлуулсан байна. Тэгвэл түүний хүү Никлас Франкийн хувьд 1939 онд төрсөн бөгөөд өнөөгийн Польшийн Харьковын нутагт мэндэлжээ. Түүний бага нас маш баян тансаг өнгөрсөн боловч 6 настайд нь эцэг нь цаазлуулснаар бүх зүйл төгсөв. Тэрээр насанд хүрсэн хойноо сэтгүүл зүйн салбарт хүчээ сорж, иш дээр нь сэтгүүлд олон жил ажилласан нэгэн. Улмаар 1980-ад оноос эхлэн эцгийнхэн талаар маш хүчтэйгээр шүүмжилж эхэлсэн байдаг. Тухайлбал тэрээр өөрийн эцэг тооцоо гэх номондоо бичилснээр эцгийгээ ёс суртахууны хувьд үхэнц, хулчгар, аимшигтай новш гэх мэтээр ив тод бичсэн байдаг. Мөн эцэгтэйгээ холбоотой хэлэлцүүлгүүдийг герман даяар өрнүүлж түүхэн уучлалт гуйж эхэлсэн юм. Тэрээр энэ тухайн маш олон удаа телевизийн ярилцлагуудад орж Холокостын хохирогчдын үр хүүхдүүдтэй уулзсан ажиллаж байв. Никлас Франкийн хувьд өдгөө 86 настай бөгөөд тэрээр түүхэн үннийг бичиж, мөн ярьж, түүхэн сургамжийг хойч үедээ хүргэх үйлсэд өнөөдрийг хүртэл зүтгэсээр байгаа юм. Тэгвэл дараагийн хүүхэд бол нацист Германы 2 дугаар хүн гэж тооцогдож байсан Хитлерийн ойрын нөхөр, Германы агаарын нисэх хүчнийг үндэслэн байгуулж байсан буюу Люфтваффегийн тэргүүн Херман Гёрингийн охин Эда Гёринг юм. Түүний эцгийн хувьд 1945 онд холбоотнуудад баривчлагдаж Нюрнбергийн шүүхээр орсон бөгөөд тэрээр өөртөө итгэл төгс өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн эцсээ хүртэл мэдүүлсээр байж. Гэвч мэдээч хэрэг түүнийг дайны гэмт хэрэг, мөн дайныг өдөөгч еврейчүүдийг хоморглон устгасан гэх мэтээр олон хэрэгээр яллан цаазын ял оноо.
Иймд Георинг 1946 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу цаазын ял гүйцэтгэхийн яг өмнөх шөнө шүдэнцний хайрцагт нуусан цианидын капсулыг ууснаар амиа эгүтгэсэн байдаг. Тэрээр бүхэл бүтэн 1 жилийн турш холбоотнуудын шоронд цианид капсул нуугаад байж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс түүнд өөр олон нацист удирдагчдад өгсөнтэй адилаар хэн нэгэн зохион байгуулалттайгаар цианид хорыг өөрт нь дамжуулан өгсөн тодорхой харагдаж байгаа юм. Тэгвэл түүний цорын ганц охин Эда Георингийн хувьд 1938 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Берлин хотод мэндэлсэн бөгөөд түүний загалмайлсан эцэг нь Адольф Хитлер өөрөө байв. Түүний хүүхэд нас мэдээж хэрэг туйлын тансаг орчинд өнгөрсөн. Тэрээр гэр бүлийн эзэмшлийн харшдаа хүүхэд насаа өнгөрүүлсэн юм. Түүнийг хорвоод мэндэлсэний дараагаар Германы олон нийтийн зүгээс түүнд зориулсан 600,000 гаруй баярын мэндчилгээ ирж мөн Хитлер өөрөө түүний баптизмын ёслолд оролцсон юм. Гэвч дайны дараа Эда Георинг өөрийн эхийн хамтаар Америкийн нэгдсэн улсын цэргийхэнд баривчлагдаж дараа нь Мюнхенд амьдрах болжээ. Тэрээр Мюнхний Людвиг Максимилианы их сургуульд хууль эрх зүгээр суралцсан боловч төгсөж чадаагүй байна. Хожим тэрээр эмнэлгийн лабораторид ажиллаж, эмнэлгийн техникчээр ажилласан юм. Мөн тэрээр хизээч олон нийтийн өмнө эцгийнхэн үйл хэргийг шүүмжилж байгаагүй бөгөөд эцгийгээ харин ч эсрэгээр нь хайрлаж хамгаалж байлаа. 1986 онд Эда Шведийн телевизэд өгсөн ярилцлагада эцэг минь намайг маш их хайрладаг байсан. Би ч түүнийг хайрладаг. Өөрөөр надад хэлэх зүйл байхгүй хэмээн хэлсэн байна. Эда Георинг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мюнхенд 80 наснда таалал төгссөн бөгөөд түүний үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа. Мөн түүнийг маш нууцлаг байдлаар ямар ч нэр ус болон тэмдэглэгээгүй булшинд оршуулсан бөгөөд түүний нас барсан талаарх мэдээг үхлээс нь 4 сарын дараа олон нийтэд цацсан юм. Хэдийгээр эцгийнх нь үйл хэрэг буруу, бүр муу байлаач гэсэн тэрээр хизээч эцгээсээ урваагүй байна. Харин дараагийн хүн бол домогт нацист үхлийн сахиулсан тэнгэр хэмээн алдаршсан Аушвицийн хорих лагер дээр хийсэн олон мянган хүнлэг бус туршилтуудаараа алдартай, ялангуяа ихэр хүүхдүүд дээр хийсэн харгислуудаараа зартай Жозеф Менгельсийн хүү Рольф Менгельс юм. Жозеф Менгельсийн хувьд 1945 онд Герман дайнд ялагдах үеэр хиндэж баривчлагдаагүй бөгөөд Америкийн нэгдсэн улсын цэргүүд түүнийг нэгэн удаа барьсан боловч энгийн иргэн хэмээн үзэж хэн болохыг нь танилгүй суллан явуулсан байдаг. Улмаар тэрээр 1949 онд хуурамч нэр ашиглаж Аргентин руу зугтаж цагаачлалын хамгаалтанд орон амьдэрсэн юм. Тэрээр Аргентинд 10 гаруй жил нуус нэрээр амьдарч байгаад 1959 онд баригдахын даваан дээр Бразил руу нүүж амьд гарч чадсан байдаг. Тэрээр үргэлж хуурамч нэр ашиглан зугтдаг байсан бөгөөд Германы неонацистуудын байгууллага түүнд дайны дараах он жилүүдэд санхүүгийн тусламж үзүүлдэг байв. Улмаар бүр хожим 1979 онд тэрээр Бразилийн Сан Паулогийн далайн ирэг дээр зүрхний шигдээсээр амьсгал хураасан юм. Тэгвэл түүний хүү Рольф Менгельсийн хувьд ямар хувь тавилан хүлээв? Түүний цор ганцгүй Рольф 1944 онд төрсэн бөгөөд эцгийгээ Аушвицэд харгас туршилтуудаа хийж байх үед хорвоод мэндэлсэн юм. Гэвч дайны дараа эцэг нь Өмнөд Америк руу зугтснаар тэд холбоогүй шахуу болсон бөгөөд эцгийнхээ өнгөрсөн түүхийг буюу хэн байсныг нь насанд хүрсэн хойноос мэдсэн гэдэг. Улмаар 1977 онд Рольф Бразилд өөрийн эцэгтэйгээ уулзсан бөгөөд энэ нь тэдний сүүлчийн уулзалт байж тухайн уулзалтын үеэр Рольф эцгээс Аушвицийн талаар асуухад эцэг нь ямар ч гэмшилгүйгээр өөрийгөө бүрэн зөвтгсөн хандлагатай ярьсан гэдэг. Тэрээр хүүдээ хандаж би хизээч хэнийг ч хорлоогүй, зөвхөн тушаал биелүүлсэн хэмээн хэлжээ. Гэвч түүний эдгээр үгс нь Рольфийн дотор эцгийнхэн үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байхаас өөр аргагүй нөхцөл байдлыг бий болгосон юм. Улмаар 1985 онд Жозеф Менгельс нас барсан мэдээ аль биесээр баталгаажсны дараагаар Рольф олон нийтэд хандан мэдэгдэл хийж эцгийнхээ үхлийг давхар баталгаажуулсан юм. Мөн тэрээр уг мэдэгдэлтэй эцгийнхээ үйлдэлийг эрс буруутгаж нацист дэглэмийн гэмт хэргийг ил тодор хилэлцэх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Рольф хуульч мэрэгжилтэй хүн бөгөөд нэгэн удаа зурагтаар ил гарч мэдээлэл хийснийг эс тооцвол тэрээр олон нийтийн хараанаас аль болох холуур байхыг хүсдэг байж мөн тэрээр эцгийнхэн нэрийг үргэлжлүүлэхээс татгалзаж овгоон солисон бөгөөд хувийн амьдралаа олон нийтэд дэлгэхээс зайлсхийдэг байна. Мөн түүнийг одоо амьд эсвэл үхсэн гэх ямар нэгэн аль бие усны мэдээлэл байхгүй бөгөөд Германд ямар ч тач 9 минут амьдарч байна гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ Рольфийн хувьд овгоо солих нь аргагүй байсан бөгөөд түүний эцэг Жозеф Менгельс нацист удирдагч, эсвэл улс төрийн зүтгэлтэн, эсвэл ядаж цэргийн бүр СС-ийн дарга бусан
Харин хүмүүстээр гаж туршилт хийдэг гаж донтой нэгэн байсан учраас эсхээсээ маш их ичиж байсан байж болох юм. Тэгэхээр үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай өрнө захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгвэл дараагийн хүн бол нацист дэглэмийн хамгийн өндөр түвшний удирдагчдын нэг Хитлерийн ойрын нөхөр нацист намын Дэд Фюрер хувийн нарийн бичгийн дарга болох Рудольф Хессийн хүү Вольф Хесс юм. Гэхдээ түүний эцэг Рудольф Хессийн амьдрал нэлээд эдрээтэй. Учир нь тэрээр 1941 оны 5 дугаар сард Шотланд руу шууд нууц онгоцоор нисэн очиж Британий эрх баригчдтай нууц инхийн хэлэлцээр хийх оролдлого хийсэн байдаг. Үүнийх нь улмаас британчууд түүнийг галзуу солиотой итгээд байна хэмээн шоронд хорж, Хитлер мөн түүнийг урвагч хэмээн уурлаж бүх албан тушаалаас нь огцруулсан түүхтэй. Ийхүү 1941 онд буюу дайн дуусахаас 4 жилийн өмнө шоронд хоригдсон тэрээр бүх насаараа хорих ял авч, улмаар дайны дараа Берлиний шоронд шилжигдэн 40 гаруй жил тэндээ хоригдсон юм. Түүнчлэн 1966 он гэхэд дайны гэмт хэрэгээр шоронд ял идэлж байсан Германы хоригдлууд цаазлагдаж, суллагдах үед тэрээр ойр ганцаараа шоронд үлдсэн гэдэг. Түүнийг суллах хүсэл баруун Германы эрх баригчдад байсан боловч Оросууд түүнийг суллахыг удаа дараа эсэргүүцсэн тул тэрээр шорон дотор насан эцэс болтлон хоригдсон юм. Хожим түүнийг өөрийгөө дүүжилсэн байдалтайгаар өрөөнөөс нь олсон бөгөөд аль бие ёсоор амиа хорлолт гэж үзсэн юм. Мөн тэрээр 93 нас хүртлээр шоронд хоригдох үедээ нацист дэглэмийн төлөө зүрх нь эцсээ хүртэл цохилсон бөгөөд Хитлерт үхэн үхтлээ үнэнч хэвээр байсан юм. Тэгвэл түүний цор ганц хүү Вольф Хесс нь 1937 оны 11-р сард Мюнхенд төрсөн бөгөөд тэрээр бусад олон хөвгүүдтэй адилаар эцгээсээ ичиж эцгийгээ шүүмжлэх бус харин эцгийнх нь нэр хүндийг хамгаалах үйл хэрэгт идэвхтэй зүтгэсэн юм. Түүний эцэг 1941 онд Англи руу нууцаар ниссэний дараагаар Хитлер эцгийг нь сэтгцийн өвчтөй хэмээн нийтэд зарласан бөгөөд энэ явдал нь тэдний гэр бүлийн нэр хүндэд асар сөргөөр нөлөөджээ. Улмаар түүний ээж хүүгээ дагуулсан Альпийн нуруунд орших бясхан тосхон руу авч яван тэнд хүүгээ өсгсөн бөгөөд 1947 онд их нь холбоотны цэргийнхэнд баривчлагдаж улмаар 1948 онд суллагдах хүртэл Вольф авга эгчийнхээ асрамжинд амьдарчээ. Мөн тэрээр нас бид хүрч 1961 онд архитектор мэрэгчил эзэмшсэн байна. Вольф Хесс эцгийнхээ үхлийг амиа хорлолт бус харин Британий нууц албаны зохион байгуулсан аллах хэмээн үзэж байлаа. Тэрээр энэ байр сууриа баттгахын тулд хэд хэдэн ном бичсэн бөгөөд миний эцэг Рудольф Хесс миний эцгийг хэн алсан бэ? Рудольф Хесс би харамсахгүй байна зэрэг 3 ном бичсэн юм. Мөн тэрээр Рудольф Хесс санг үүсгэн байгуулж эцгийнхэн нэр хүндийг сэргээхээр идэвхтэй ажилласан байдаг. Харамсалтай нь тэрээр нэг насаараа эцгийнхэн муу муухай байгаагүй гэж ойлгуулахын төлөө амьдарсаар 2001 онд 63 наснда Мюнхен хотод тархины цус харуултаар нас барсан байна. Дараагийн хүн бол нацист Германы төрийн дээд албан тушаалтнуудын нэг Германы зэвсэглэлийн яамны сайд Альберт Шпирийн хүү Альберт Шпир Жуниор юм. Түүний эцэг 1942 онд Хитлерийн шууд тушаалаар зэвсэглэлийн сайдаар томилогдож, улмаар дайны дараа холбоотнуудад олцлогдож, Нюрнбергийн шүүх хурлаар орж, хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдаж, 20 жилийн ял авч Шпандау 20 ангид ялаа идэлсэн юм. 1966 онд тэрээр суллагдсныхын дараагаар хэд хэдэн дурсамж ном бичсэн бөгөөд түүний номнуудыг олон нийтийн зүгээс өөрийгөө хэд ариун гимгүү цагаан амьтан мэтээр харагдуулах гэж хичээсэн байна хэмээн шүүмжлэлт өртсөн байна. Тэрээр өөрийгөө Холокост болж байгааг огтосоо мэдээгүй хэмээн бичсэн юм. Харин түүний хүү Альберт Шпир Жуниор нь 1934 онд Берлин хотод төрсэн бөгөөд нас бид хүрсэн хойноо архитектурын мэрэгчил эзэмшиж өөрийн хувийн компанийг байгуулсан байна. Түүний компани маш том олон ажлуудыг амжилттай хийж чадсан бөгөөд Шанхай хотын урд хэсгийн дахин төлөвлөлтийн гэрээг авч
Мөн Мюнхен болон Франкфурт хотуудын дахин төлөвлөлтүүдийг ч гүйцэтгэж 2000 онд Хятадын Ханчжоу хотын мастер төлөвлөгөө зэргийг гаргасан томоохон компани юм. Тэрээр эцгээсээ улс төрийн хувьд маш хол байсан бөгөөд эсхийнх нь автор нэр өнгөрсөн нацист түүхээс өөрийгөө холдуулж салгах тэмч амар байгаагүй талаар тэрээр ярьсан байдаг. Гэхдээ тэрээр дан ганц эсхийнх нь нэр хүнд түүний карьерт сөргөөр нөлөөлөөгүй гэдгийг хэлсэн бөгөөд тухайлбал нэгэн удаа жуниор хэвлэлд хандаж эцгийн минь нэр миний карьерийн хамгийн том капитал байсан, мөн хамгийн том дарамт байсан хэмээн хэлж байсан удаатай. Жуниорын хувьд тэрээр эцгээсээ ичээгүй, мөн эцгийгээ жигшээгүй, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч амьдэрсэн нэг. Тэрээр 2017 онд 83 наснда тархины цус харвалтаар хорвоог орхисон бөгөөд түүний үхлийг Герман даяар эмгэнэлтэйгээр хүлээн авч түүхийн хар сүүдэр дундаас өөрийн үн цэнийг бүтээж чадсан нэгэн хэмээн бүх нийтээрээ үнэлсэн гэдэг. Тэгэхээр хүн өөрийн хувь тавиланг өөрөө сонгодог боловч өнгөрсөн түүх биднийг сүүдэр мэт мөнхөд дагдаг. Нацист удирдагчдын хүүхдүүд эцгийнхэн алдааг өөрсдийн зам мөрөөр үүрч, зарим нь өмнөөс нь уучлалт гуйж, зарим нь шүүмжирж, харин үлдсэн хэсэг нь эцэгийнхээ өмөрсөр өнөдрийг хүрчээ. Тэгэхээр дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.